Мотивац. Яа тийм үү яа тий. Их тийм юунд зориулж бодож байгаа вэ гэдгээ сайн мэдчихвэл тэгээд дээр нь яг тэгж явсаар агаад тэнд очиод ажиллаж байгаа хүмүүс байгаа гэдгийг би танарт харуулсан. За нэг юм бодлоо байна. Тэгээд дөрсөн өдөр орой саналал байвал тэгэл ясууч. Энэ жил чи би бол маркетингээ янз хийсэн юм шүү. Багтгаа байх юм шүү дээ ямар юм. 229 тартдаг гэж. Тэнд санал байна. Энийг авсан болж байна. Тэр дөрвөн компани лого хүчтэй юм шүү. За юу бичлэг хийгээд тавьчи. Ер нь яг дараагийнхаас нөө шууд мөдөл юу вэ? Шууд Teams дээрээ ч явсан жаах тий. Ирхээ ч юм болоо. За юу игээд бодлогод явж жагаад яг нь шүү дээ хамгийн ихний олимпиад гэвэл тэр багийнхан 4 сард болох бах. Тэгэхээр 4 сарын ихээр ч юм уу 3 сарын сүүлээр нэг сорил явах нь шүү дээ. Тэрнээс өмнө л гайгүй болж авчаад тэгээ хоорондоо уралдаж барилдаа тий 6-гаад юм уу 9-гээ тийш явуулчихна. За төрсөн өдрийн баллууны юу лаач гэж юм тий тийм бодлого байна. За эхлээд яг бодлогын хөвгөлрөг уншаад айгуу сайн явах хэвээр. За нөгөө нэг хуучин улсууд өдөртэй яг тэгээд жоохон үдэл гэж байгаа. Ийм гинэ. За өгүүлбэрний ерөнхийдөө энэ байна тий. Тэгэл баахан юу та. Баахан л нөгөө нэг түүх мөхтэй юм байна. За төрсөн өдөр болж байгаа тэрний тортыг хариуцсан та болвол тий. Тэгээд насныхан тоогоор ингээд юу юм штэ. Нэг лаа зоох юм штэ. 10 одоо юу 12 настай гэдэг 12 лаа зоох юм байна. Тэгээд яа гэсэн юм бэ? Тэр хүүхдүүд нь юм байл үү дээ гэж. Тэд нар болохоор хамгийн өндөр лааг нь л үлээж чаддаг. За намхан нь яачдаг юм те. Нөмөрт нь ороод үлдчихдэг юм байлгүй. За энэ тэгээд амархан дуу юм шүү. За жишээ нь ийм дөрвөн лаа байж. За бодвол өндрүүд нэмэл үү. Дөрвтэй дөрв өндөртэй хоёр лаа, нэг өндөртэй нэг лаа, гурав. Тэгэнгүүт хамгийн өндөр нь энэ хоёр байна шүү дээ, те. Дөрв гээд. Тэрийг нь үлээгээд унтраачнаа. Тэгэхээр 2 гэдэг тоод буцаах хэрэгтэй байна. Ерөнхийдөө бодлогынх нь юу нь бол нөгөө нэг машин өгвөл те, нэг хэмжээстэй. Тэрнээс хамгийн их утгыг нь олоод 4 байна шүү дээ, те. Хамгийн их утга нь бол 4. Тэгээ 4 нь хэд байгаа гэдэг нь олчиход болох юм. Нэг Ford бол Max нь болол дараа нэг Ford бол яг тэр Max-тай тэнцвэртэй элемент байна гэдэг. Ерөнхийдөө амархан бодлого учраас довт энд ийш тийш баруун зөнгөө Ford давталтчихсан ч болно. Гэвч сандал байна уу? Хэрэггүй сандал. Фирм төлбөр тогтоод юм. Энэ анги чинь дүүрт юм уу? За ингэж олох юм байна. За ингээд ийм нэг жишээгээд өгүүлбэр нь яваад жишээ нь яваад за энд нэг яг уу бид нар олимпиад дээр бол нэг бүтэн програм бичдэг. Энэ дээр энэ сайт болохоор нэг програм нэг бичигдсэн, тал мал нь бичигдсэн. Тэгээд зөвхөн нэг функцийг үлдээсэн. Тэгээд тэр функцээ бичлэгээд байдаг. Тэр нь амар байдаг юм шиг нэг ажиллуулж барихад бүтэн програм компайлж ажиллуулснаас нэг функц нь байхад зүгээр ч гэдэг юм. Тэгэхээр бидний ганцхан birthday cake candles гэдэг функц чинь. Тэгээд тэр нь n гэдэг юутай. Юу юм бэ? Massive юм ээ, тий. Нэг юм massive байна, candles гэдэг massive байна, n элементтэй ч гэнэ. Лааны өндрүүд байна. Тэгээ буцаахтай ганцхан тоо буцаана энэ нөгөө функц маань. Нэг юм хөө. За оролтын формат нь юм байна. За жишээ оролт. Энд хязгаарлалтууд байна. N нь 100 мянга тий 15 зэрэг 100 мянга дотор байна. Нөгөө юунууд нь лааны өндрийн утгууд нь 17 зэрэг гэдэг ч юу юм бэ? 10 сая юм уу тий? 10 сая дотор байна гэдэг. За. Тэгэхээр яг энд нэг юм байгаа. Яг хамгийн амархан бодлого ч гэсэн би юуг нь хэлчихье. Бид нар Ford нь гэдэг байгаа тий. Тэгэхээр манай машин бол 100 мянган элементтэй байх нь хамгийн дээд нь. Тэгээ хамгийн муугаар нь боддог л да. Хамгийн муудаа бид нарт тестэн дээр ийм жижиг юм биш. Тэ 100 мянган элементтэй машин орж ирээд тэгээ бид нар 2 Ford бол яах вэ гэдэг. 100 мянга гэдэг чинь Ford бичвэл нэгээс 100 мянга удаа явна тий. Нөгөө давталтын алхам нь гэх юм уу. Биеийн 100 мянга удаа биелэгдэнэ. За биеийн дотор нь бодвол нөгөө нэг
тэрнээс их үү бага уу гэдэг нэг if явж байгаа байлгүй нөхцөл шалгана. Тэгэхээр ерөнхийдөө бид нар нэг ийм тооцоо гэж таахгүй. Ингээл 100,000-ын давтал нэг явна максаа олон дахиад нэг явна нөгөө нэг макс нь 4 юм бол 4-тэй тэнцүү элемент байна гэдэг. Тэгэхээр 100,000-аар 2 явна гэдэг чинь 200,000 болно гэсэн. Ерөнхийдөө гайгүй гэж үзэх нь. Ягаад тэгэхээр энэ дээр нэг хугацааны хязгаарлалт байхгүй юу? Энэ дээр байхгүй. Ерөнхийдөө эд дээр 2 секундын хязгаарлалтай. Тэгэхээр тийм тооцоо хийснэ. Юу гэж бодох нь вэ? Ерөнхийдөө хэд байв тэр алгоритмаа бичиж болох вэ гэхээр додж хийдэг байна. 100 сая гэх үү те. За 100 сая дотор байвал тэгээд бичиж болно гэсэн. Тэгэхээр манайх чинь 200,000 л шүү дээ те. Тэгэхээр 2 удаа форччиход болно гэсэн. Нэг фор нь явж дуусаад дараа нөгөө фор нь явна ч гэдэг юм. 200,000. Зүгээр 100,000-ын фор 15 зэргийн давталтын дотор дахиад дотор нэг фор байсан бол эвгүүт нь ягаад тэгэхээр 15 зэргийг үрчин 15 зэрэг гэхээр бүр доторлын давтал нь 15-ыг 15 үржүүлэхээр чинь 10 зэрэг болчихно тий. 10 зэрэг чинь юу гэдэг тоо юм? 10 зэрэг. Тэрбум 10 тэрбум уу тий. 10 тэрбум бол нөгөө 100 саяда багтахгүй. Яг одоогийн компьютерүүд бол 100 сая тийм алхмыг 1 секундэд хийж чаднаа гэж үзэх нь шүү дээ. Тэгэхээр багхгүй гэдэг. Яг бид нар цаашаа явж байгаа нөгөө амар томьёо энэ нэг алгоритмын үнэлгээний томьёо хэрвээ та нар 3 4 хүн бол нөгөө алгоритмын шинжилгээ өглийн бүтцэн төр үзсэн бол нөгөө мо гэдээ ярьж болно тий. Яг энгийн юу нь бол энэ шүү. За ингээд эхний жишээ 4 3 2 1 3. За өөр жишээ байна. 4 л авсан ийм өндөртэй байсан. Хамгийн макс нь 3 байна гэдэг болчин. Тэгээд гээд 3-аа тоосон ч 2хан ширхэг байна. 2 байна. Энэ хоёрыг л үлээж чадна. Ингээ гарчихна. За ингээд усаа. Тэгэхээр энэ бодлогыг за Java ч арай хийш юм. Java та нар чинь параметр үндэстээр C үзсэн баг тий. C-н дээр баг. Java заримдаа зарим олимпиад дээр оруулахгүй. Яг энэ багийн нөгөө нэг ICPC дээр бол оруулна л да. Java дээр ч бол нөгөө тэр 5 сард болж байгаа улсын парламентын 30 эдгээр олимпиад гэдэг. Тэн дээр Java оруулахгүй байж магадгүй. Тэгэхээр зүгээр C++-аар ч юм уу тий. Явчих. За энд бас C-ийн өөрийнх нь нөгөө кодыг ерөнхийдөө бичсэн байгаа энэ толгой молгоог зарлаад энд нэг энэ main function тэр нь байгаа main function дээр гараасаа юм авцсан хөрхий ямар ч юуг байгаа. Бүх юм нэг болцоо. Баруун зүүн талын элдвийн юм байвал хасан ч гэдэг юм. Тийм функцүүд нь байгаа. Split ч гэнэ. Гол нь бид нар бол нөгөө зөвхөн алгоритмаа зөвхөн тэр бодлого хийх хэрэгтэй гэдэг утгаараа бид нар зүгээр нэг юм энэ birthday cake candles гэдэг энэ функцийг бичээд тахал гэсэн байгаа. За C++ тхүү C тхүү гэдэг нэг асуудал гарлаа. Энэ нэгдүгээр курсын энэ аимшигтай харагдаж байна. Вектор int энэ гэдэг ийм их багын тэмдэг шиг юм дотор хийцэн. Аимшигтай байна. За энэ хэлийн солилцъя. Ерөнхийдөө C дээр цэвэр C дээр явчих. Энэ дээр яг та нарын параметрын үндэстээр үтсэн нөгөө зүгээр include те. Тэгээд нэг юм зарлцсан. Тэгээд энэ баахан юм яваад манай нөө функц яг юм хов хоосноор. Орж ирж байгаа аргумент нь candles count candles гэд хоёр аргумент орж ирж байна. Компайн сонгож. За тэр яг уу эн чинь юу байхгүй юу нөгөө цэвэр C дээр бол массив нь энэ байна. Массив нь заагчаар дамжуулсан байгаа нь шүү. Параметр үндэстээр заагч үздэг те. Шууд candles гэд массив гэд явцсан ч болдог баг те. Candles count гэдэг нь нөгөө массивын элементийн тоон ингээд тусдаа явж байгаа. Нөгөө түрүүчийн хэлнүүд болохоор нөгөө арай нөгөө орчин үеийн хэл болохоор шууд нөгөө ертөнцийн дотроо явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ жоохон дээр үеийн хэл гэдэг ингээд явж байна. Тэгэл яг бид нар одоо яах ёстой юм. Энэ дээр энэ функцийг дуусгах ёстой. Return гэд нэгийг буцаах ёстой тий. За одоохондоо ингэчээ 0 гэчээ нөгөө олоогүй байгаа шүү дээ тий. Энд чинь бас ямар нэгэн буцаахгүй алдаа гарна. Ингээд нэг юу яагаад үзье би танаас нөгөө хоосон функц шахуу юмар ингэчгээр манай функц бүтэн болчих واخгүй юу энд буцаах хэвээр энтэй буцаачлын 0 гэ тэ тэгээд би хов хоосон шахуу функцээ явуулаад үзье гол нь манай функцийг main функцээс нэг дуудаад байх хэвээр ойлээ тэ ингэж дуудаж байгаа واخгүй юу тэгээд цаашаа өөр юм хэвлээд байгаа тэгэхээр яг энэ хоёр функц хоорондоо би нэ дуудаж гинэг уу гэд зүгээр ихний хөлбөр гээд хоосон дуу юм явуулчих. Гэхдээ алдаа байхгүй. Тэгээ хөрвүүлтэй алдаа байхгүй. Буцаах төрлөө буцааж байгаа. Хөл төрлийн явд буцааж байгаа. Дандаа 0 буцаад байгаа жоохон тэнэг юм те. Бусд нь гайгүй. За ингэж явуулнаа гэсэн үг.
2 янзын товч байгаа доор энэ юу гараад байгаа шар юм. Алтаа юм шиг байна. Гайгүй байна. За 00 гэдгийг гаргаад байна хаашаа. За run code гэж болно. Тэгвэл нөгөө өгүүлбэр дээр гарсан хүүгийн ганц тестэн дээр ажиллана. Тэгээ чинь гол нь ажиллахгүй шүү дээ. Буруу хариу гэж гарах хэрэгтэй. За энэ нөгөө нэг тест 3 гэж гарах хэрэгтэй. Манайх 0 гаргасан. Бид нар нөгөө 0 гаргана гэдгээ бичсэн болохоор энэхүү энийг нэг цочирдохгүй хүлээж авах хэрэгтэй. Ганц тестэн дээр ажиллаад ингээ гаргаж байгаа. А энэ ногоон submit code дээр бичвэл цаана нэлээд олон тест байгаа. 10-аад юм уу 20 тест байгаа. Тэрэн дээр ажиллуулаад шалгана. Тэгэхээр одоохондоо гэх юм уу энийг ногоон болтол энэ дээр нөгөө тэнцчүүл энэ уламж ногоон болчих واخгүй юу? Ногоон болтол ч юм уу энэ дээр энийгээ дарж байгаа тэгээ цаашаа явуулнаа л гэсэн. За юу ч гэсэн манай програм ажиллаад тэгээ буруу хайраа гаргаж байгаа юм байна. Энэ бол маш том амжилт. Ягаад гэвэл ажиллаад ямар нэг тоо хийвэлж чадчихээн. Тэгээ буруу ч гэсэн нөгөө хөрвүүлтэй алдаа байх үйл гэж байгаа. За хөрвүүлтэй алдаа гэдчих юм байх юм. За одоо тэгэнгүүт бид нар нөгөө төлөвлөгөөний хадагав. Нэг for-дод максимум олоод гэдэг байна тий. Тэгэхээр за нэг ийм хувьсгч зарлалч CD-эр чинь ингэдэг үү? Жоон томруулчих тий. Ийгээд нэг for гэснэ дотроо зарлж болтгоо л C чинь зарлах. За нөгөө ийгээ барьж аваад хэдээс эхлэх юм 0-оос эхлээд масивч 0-оос эхлэн дээ энд гэсэн. Тэгээд юу хүртэл гоё ч нэ энэ чинь их гоё ч байгаа. Энэ доор энэ тэнцүү мэнцүүний доор айгүй гоё ингэ зайтай бод. Ингээд бичээ яа хүн уншихад гоё болно гэх. Тэгээд canvas count ой нэш. Canvas count-аас баг байхад гэдэг ингээд машинаар бүгднгээр нь гүйчлээ. Максимум нь болох гэдэг байгаа тий. Максимум гэдэг бас нэг хэрэгтэй байна. Max гэдэг тий. Тэрний анхны утга нь их гоё тоо багчтай тий нөгөө анхны утга нь бүр айгүй жижигхэн тооч байсан хасхныг мэгч байж болно тий. Тэгээд бид нар цаашаага яагаад явах хэрэгтэй өгүүлбэрлүүгээ нэг хараад тий нөгөө хязгаарлалтууд дээр очиод манай candle-ийн өндрүүд лааны өндрүүд нэгээс юу хүртэл юм бэ тий. Тэнгүүд анхны утга албаар 0 болгоцсон ч болох юм байна. Байж боломгүй хамгийн жижигхэн тоо тий бодлогон дээр. Тэгээ хамгийн ихнийхээ if-с солигдчихно гэсэн үг. Тэгээд энэ дээр нь if гэснэ. Манай massive-ийн за C дээр онц гарсан хүмүүс байна. Ингээд заагчаар ороод ирсэн байхад шууд ингэж болох уу? Энэ элемент нь манай max-аас их байвал бид нар max-ийнхаа утгыг шинжилээд энэ candle ч болоорсон юм болоо тий. Candle. За. Тэгвэл бид нар тэр candle-ийн эдгээр элементийг аваад тэгээд юу болгоно. Гол нь энэ ингэж заагчаар орж ирсэн байна шүү дээ тий. Integer-ийн заагчаар шууд ингэж болох уу? Massive юм дөрвөлжин алт тэгээд болдог уу? Болохгүй үү? За юу ч ажиллуулаад харчээ. Тэгээд max-ийг оллоо. За одоо дахиад ажиллаж. Энэ нөгөө нэг уулын ингүүл дээр л дээ. Энэ дээрээ нэг devc-гээ юм уу? Ямар энэ дээр бичдэг вэ чинь Eclipse дээр бичдэг хүн байдгүй. Нөгөө блок ямар юм блэ? Код блок тий. Код блокоо гаргаж ирээ тэн дээрээ бичүүд уулна арай дээр нөгөө нэг debug хийхэд амар тий. Одоохондоо би жоохон болохоор шууд вебээр нь хийлгэх чи гэвэл ингэж байгаа л дахиад явуулнаа л гэсэн үг. Энэ хөрвүүлтэй алдаа гарах нь уу гэдэг. Run code гэдэг. Тэгэхээр чи цаана сервер дээр энийг хөрвүүлтэй алдаагаар бол энэ дээр баахан compiler error гэж гарсангуу. Тэгэхээр ерөнхийдөө алдаа биш л юм байна. Яагтгүй гайгүй л байд юм байна. Гэхдээ бид нар мэдээж нэг зөв хариу гаргасан тохиолдолд ер нь зөв юм байна гэж шийтгэн шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө ингэж болох байхаа заагчаар ороод ирснийг нь одоо эн чинь ингэж аахгүй main функц дотор яг candles гээд massive үуч бүр тэр чигээрээ заагч юм шиг. Candles гээд massive нөөрэ яг энэ нэртэйгээрээ аваад энэ дээр бүр хуучны аргаар memory allocation гэдэг нь зэрлэг бичсэн юм шүү дээ. Ийм санахоо шууд аваад ингээ өгчөж байгаа юм байна хөрхий. Бүр massive ч зарлаагүй шууд ингэсэн юм байна. Ямар амир. За тэгээд ингэж утсан ч болно. Нөгөө нэг дөрвжин халтгаар бүрэнгийн алттай чигээр нөгөө C-тэй мундаг усоо тий. За candles гэдэг энэ main функцийн candles гэдэг massive руу шууд хандж ийна л гэсэн үг. Энэ дөрвжин халт бол. За ерөнхийдөө гайгүй. Одоо хоёр дахь фор очижээ. Нөгөө хит байна гэдгийг тоолдог тий. Тэгэхээр бид нарт бас нэг тоолуур хэрэгтэй.
0 удаа дайралтсан гээд хаад энийгээ бичээд тэгээд дотор нь нөгөө макстай тэнцүү байвал тийг нэмэл явчих тий. Гэчээ. Ингээд хэрвээ манай candles аян нөгөө аягаал гэхэд ашигласан тий. Манай макстай тэнцүү байгаадах юм бол тийг нэг нэмчнэ. За нэг юм их үү. Тэгээд тэгээ буцаачна. Одоо энд эзэнтэй болсон. Тий. За одоо л жинхэнэ нөгөө яг манай харган бүтэн ажиллах хэрэгтэй. Түрүүн бол зүгээр бүтцэн зүг байна уу? Тий. Бүрэн функцүүд бие биенээ дуудаж гин үгүй юу гэж шалгаад. За одоо бол гоё хариу гарах хэрэгтэй. Энэ дээр 2 гарах хэрэгтэй. Юу вэ? Энд 2 гарах хэрэгтэй гэдэг нөгөө зөв хариу нөхгүй. Одоо манай юу гарах хэрэгтэй. Run code гэдээ явуулчих. Гарсан байна тий 2 2 гэдэг. Одоо бол амар ихтэй болоод эн чинь тэгтээ зүгээр жишээ тест ил байгаа нэг тесттэй. Заримдаа бодлогон дээр 2 тест гэдэг. Submit гэдээ явуулчих болно гэсэн. Тэнгүүд цаанаа 9 тест байсан юм байна. Энэ 4 айгуу том тест юм байна. Одоо дуусахгүй. Тэгээд бүгд ногоон болчихвол ерөнхийдөө энэ бодлогыг очлаа гэсэн. За ингээд бүх тестэнд орцсон. Тэгэхээр та нар бодлого бодоод дуусахаар нэг юм 10 оноо мөн өгдөг. Би ч бүр амар оноотой юм шүү. Оноогоо зарт юм. Тэгээд яаж байгаа. Ингээд нэг левел, ранк маань гачин нэг тийм оноо моноотой тэр чин нэмэгдээд яваад байгаа. Би одоо энэ ранк жоохон хэлэхэд эвгүй юм те. Би одоо энэ хакер ранк дээр олон зуун бодвол сая хүн ч байгаа юм. Тэрнээс 231,773 байранд явж байна гэсэн. Гэхдээ энэ бас гоё л доо нөгөө хараад хэрвээ та нар нөгөө нэг би нэг сарын дараа 100,000 дугаар байранд дотор орё гэх юм бол их топ 100,000 орё гэх юм бол ингээд ахаад явж болно. Энийг оноо байгаад байдаг. Оноогоо яадаг ч л нэг юм зарцуулдаг ч л. Ингэдэй. Оноо байдаг байхгүй юу? Оноогоо юу зарцуулдаг те? Энийг юм гачин юунууд өгдөг. Гачин гэнэ хөрхий. Тэмдэгнүүд өгдөг. Ингээл Python чинь айгуу мундаг Python чинь. За энэ ч бас урам өгч магадгүй те. Энэ онооноос Hako гэдэг нэг оноо байдаг. Тэр хаана юм бэ? Hako-нууд өгөөдөр Hako-гоор ингэж болно. Нэг бодлого бодоодсэн чи ерөөсө бардггүй те. Энэ 5 дугаар тестэн дээр очиод гацаад байдаг. Тэгэнгүүт нөгөө нэг гацаад байгаа бол энэ 5 дугаар тест нь ингээд нугт хайт хийсэн байгаа байхгүй юу? Тэнгүүд unlock хийхэд бол 5 Hako хэрэгтэй гэдэг. Тэгээ яг тестээ үзснэ гэд ухаарна штэ. Ийм нөгөө нэг ийм тестэн дээр ажиллахааргүй юм бичсэн байна штэ гэдэг. Яг тестийг харахгүй болохоор мэддэг байхгүй заримдаа. Тэгээ тестээ ноцолтоод ингэж явсаар агаад хэд хоногийн дараа бодож дуусвал уул нь их зөв. Тэр чинь нөгөө айгуу толгойд үлдэх байхгүй айгуу зовж дуусгасан бодлого. Тэгэхээр та нарыг нөгөө нэг ингээл өдөр болгон амархан ч хамаагүй нэг бодлого бодоод байгаасаа л гэж байгаа нь тэр. Тэгж жагаад нэг мэдхэд аюултай болно л гэсэн үг. Нөгөө энэ тэнд ажиллахад шаардлага анхаар болно ч гэдэг юм уу. Энэ тэнд олимпиадаар 40 сая төгрөгийн шагналд хожичхоор болно гэсэн. Энэ бол одоо нэг шашанк гэнэ. Энийг энтэг хүнийл зохиосон бодлого юм шиг байна. Хайдерабадын ямрын сургууль. За ийм. Яг бүр дээшээ левел ахвал та нар эндээс бодлого боддог шүү. Энд бодлого зохиож өгч нэг болно. Энэ нөхөр бол одоо нэг хүрэл медаль хэзээ нэгэн цагт авчихсан нөхөр юм ч хүрэл авчихсан юм. Нэг юм сонин левел дээр нөхөр байна. За. Ийм. Тэгэхээр энэнийхээ бичлэгийг зогсооч. Энэ ингээд дуусчвал нэг бодлого дууссан гэсэн үг шүү. Тийм. Яасан юм асуусан уу? За би нэг зогсоогод байгаа. Нэг бичлэгтэй болсон шүү.